Одоо харин эцгээ дөрөв办事. За, ямарваа нэг ажил хэргийг хийх, ажлыг шийдвэрлэх гэсэн үг. За, тэгэхээр ши чи өөр ажил, бан гэдэг чинь албан ёсны албан хэргийг гүйцэлдүүлэх, бүрдүүлэх, хийх гэхээр бан гэдэг үйл үг яваад байгаа. За, жишээ харъя. 他办事效率很高. Түүний ажил хэргийн одоо тэр үр дүн болвол 很高 маш өндөр юм аа. 一个上午 нэг үдээс өмнө буюу үдээс өмнө жөнгөө үдээс өмнө тэр чигтээ гэсэн үг. 就完成了 үдээс өмнө бүтэн үдээс өмнө зарцуулахад就完成了 шууд л хийгээд дууссан. 别人需要一整天гэхээр бүхэл өдөржин тэ бүтэн нэг өдөр шаардлагатай байдаг шаардж ийж сая нэгэн нэн зуо байна гүнзуо сая нэгэн хийж дуусгаж болдог тэр ажлыг үдээс өмнө суугаад л шууд дуусгачихсан. Тэгэхээр түүний ажил хийх үр бүтээмж бол маш өндөр байдаг. Барьсан уу те? За дараагийнх нь 他办事认真负责. За түүний ажил хийх нь бол ажил үйл хийхдээ 认真 маш хариуцлагатай, 负责 хариуцлагатай. За 认真负责хоёулаа хариуцлагатай. 认真гэхээр илүү нэхуур, хянамгай, анхааралтай, тэ 负责гэдэг нь хариуцлага. Тэгэхээр тэр ажил хийхдээ бол маш хянамгай, хариуцлагатай байдаг. 从不马虎. За маа, морь, хүү, бар. Тэгэхээр морьч биш, барч биш нэг хоёрын хооронд гэсэн үгтэй айгуу тийм хайнга. 从不гэхээр хизээж тэгж байгаагүй. Хизээж тийм хайнга хандаж байгаагүй. 所以 тийм учраас 同事们都非常信任他. Тийм учраас хамт ажиллагчид нь бүгдээрээ маш их түүнд 信任他, түүнд итгэдэг. Дараагийн жишээ. 出门办事之前. За 出门 ажил хийж гарахаасаа өмнө 他总会列一张清单. Тэр үргэлжил хуй тэгдэг. 列一张清单гэхэлэр нэг тийм жагсаалт бичдэг гинэ. Жагсаалт. 列一张 нэгэн жагсаалтыг бол гаргадаг. 确保不会忘记任何重要的文件. Ингэснээрээ 不会忘记 мартдаггүй. 任何альва нэгэн чухал бичиг баримтыг 文件тэ бичиг баримтыг 忘记 орхигдуулахгүй байхыг 确保одоо баталгаажуулдаг. Дараагийн жишээ. 在中国很多人 хятадд маш олон хүмүүс 认为 ингэж авч үздэг. 办事的时候 ажил хийж явах үедээ, ажил амжуулж явах үедээ, хэрэг явдал гүйцэтгэж явах үедээ 维持好的人际关系非常重要. За, маш олон хүмүүс ажил хийж явах үедээ 维持 гэхэлэр ингээ хадгалж авч үл хിവэр нь байлгана энэ гэсэн үг. Хамгаалах энэ гэсэн үг. Тэгэхээр 维持好的人际关系гэхэлэр сайн харилцаа тогтоох гэж хэлэх нь шүү. Сайн харилцаа тогтоох нь бол маш чухал гэж авч үздэг. Окей. Өнөөдрийн үгс үг 办事. Ажил хийх, ажлыг шийдвэрлэх, ажил амжуулах.